Сайн байцгаана уу сонсогчдоо, та бүхэнд мигмар гараг болгон хүргэдэг дугаараараа энэ удаад 3 болсон явдал ярьж өгөхөөр бэлтлээ. За ингээд өөр зүйл ярилгүй шууд ихний болсон явдал руугаа орцгоё. 2012 оны 1 сарын 31-ний оройн 10 цагт Тайваны Шинбэй хотод 23 настай Чон Рун Ю гэх нэг эрэгтэй интернет кафе руу явж орсон. За тухайн интернет кафе яг л бусад энгийн кафе шиг явж оронгууд кассийн хэсэгтэй. За тэгээд ажилчин нь орж ирсэн үйлчлүүлэгчдийг бүртгэж амттан ундаа тэндээ бол зардаг байсан. Яг ар хэсэгт нь урт игнэтэй. За тэгээд урт игнэ нь болохоор дүүрэн компьютерийн суудлууд байрлаж дор хаяж 30 гаруй хүн компьютерийнхээ өмнө сууж хажууд байгаа нэгнээ за бас орчин тойрноо бараг анзаарах зөвхөөгүй тийм автсан байдалтай бол сууцгааж байсан. За Чон бол тийшээ явж ороход тэнд суугаад тоглож исэн ямар ч хүн бол түн рүү хараагүй. Тэр бол интернет кафе орж тоглоом тоглож хинт ч саад болохгүй. За хэний ч анхаарлыг татахгүй. Өөр хүмүүс ч гэсэн түүнд саад болохгүй. Чөлөөтэй байх боломжтой орчин учраас түүний хувьд бол интернет кафед дурлах бас нэг шалтгаан нь гэж хэлж болно. Чон кассан дээр явж очиж хэдэн цаг суух төлбөрөө өгчөөд тэндээс нэг ундаа аваад суудалтаа очиж суусан. За тэгээ хамгийн дуртай тоглоом болох League of Legends-ээ тоглож эхэлсэн. League of Legends нь дэлхийд даяар маш алдартай, олон тоглогчтой онлайн тулаантай тоглоом байдаг. За Чонгийн хувьд бол энэ тоглоомонд нэлээд ач холбогдол өгдөг. Бараг тоглох болгондоо тасралтгүй 8 цаг сууж төвшөнгөө ахиулахын тулд чадлаараа хичээдэг байсан. Ингээд яг л тэрнийхээ дагуу 2012 оны 1 сарын 31-ний шөнжин бол суудлаасаа бослогүй тоглож ганц 2 удаа л ундаа мөн амттан авах гэж байрнаасаа хөдөлсөн. За шөнжин зогсолтгүй тоглож заримдаа ширээн дээрээ толгоогоо тавиад 15 минут түр амраад тэгээ буцаад тоглоом руугаа орж исэн. За 2 сарын 1-ний өдрийн 12 цаг өнгөрөхөд Чон бараг 14 цаг тасралтгүй тоглосон байсан. За энэ тоглолт бол түүний хувьд үнэхээр урт хугацааны тоглолт байсан. Өөрөө ядарсан байсан мөртлөө зогсохыг бол тэр хүсээгүй. За учир нь тэр өдөр Чон бол маш сайн тоглож исэн. За ер нь хамгийн амжилттай тоглосон үеийн байсан гэж хэлж болно. Чон бол маш чухал тулаанд оролцож түүний баг нь маш хүчтэй өрсөлдөгчтэй тулалдаж хэрвээ Чон сайн төвлөрч чадах юм бол ялалт байгуулж магадгүй байсан. За тийм болохоор Чон анхаарлаа төвлөрүүлж дайралтаас амжилттай зугатааж дараагийн том цохилтуудаа бэлтжижсэн. За тэгээ байж тал ямар нэг зүйл буруугаар иргэсэн. За энэ үйл явдлаас хойш 9 цагийн дараа буюу оройн 9 цаг орчимд бол интернет кафений кассны хүн хүмүүсийг бүртгээд явж исэн. За кассны ажилчид бол хүмүүсийг бүртгэж ундаа амттан өгөхөөс гадна доторх цэвэрлэгийг хийх, за үйлчлүүлэгчдийн цаг дууссан эсхийг шалгах, зарим шаардлагатай тохиолдолд зөрчил үүсгэсэн хүмүүсийг тэндээс хөөж гаргах ажлыг ч хийдэг. За ихэнх хүмүүс бол тоглоомондоо улайраад цаг хугацааг мартчихдаг болохоор сануулж бас хэлдэг байсан. Тэр өдрийн ээлжинд ажиллаж исэн кассны хүн бол үйлчлүүлэгчдийн бүртгэлийн хуудсыг бариад хүн болгон дээр очиж төлбөр төлсөн эсэх, за бас үргэлжлүүлж эндээ сууж тоглох үгүйг нь лавлаж эхэлсэн. За тэгээ төлбөрөө төлсөн үү, энд үлдэх үү гэсэн хоёр асуултыг бол хүн болгоноос нэг бүрчлэн асууж эхэлсэн. За ингэж шалгаж явж агаад Чон дээр явж очсон байгаа. За тэгээ төлбөрөө төлсөн үү, ахаад хэдэн цаг суух уу, энд үлдэх үү гэд асуусан ч Чон огт хариулаагүй. За тэгэхээр мөрөнд нь зөөлөн хүрээд хөөе гэд дуудсан байгаа. За тэгсэн чинь Чон болохоор суудал руугаа арагшаа наалж унахад кассны ажилтан бол түүний царайг нь хараад маш чанга ойрлсон. За яагаад гэхээр Чон бол тэр үед аль хэдийнэ нас барсны дараах бие хөшөх үйл явц эхэлчихсэн суугаа чигээрээ гатсан байсан. Чон толоомынхоо оргил үе дээрээ хит их сэтгэл хөдлөлт автаж зүрхний шигдээсээр нас барсан гэдэг нь удаагүй тогтоогдсон юм байна. Зүрхэн зогссноос хойш 9 цагийн турш компьютерийнхээ өмнө яг л амьд юм шиг суусаар байсан. За түүнийг нас барсныг нь бол хинч анзаараагүй. За зөвхөн кассны хүн мөрөнд нь хүрч шалгасны дараа л хөшөнг байдалтай тэр чигтээ өгсөн гэдгийг нь ойлгосон юм байна. Чон гэх залуугийн гэр бүл дараа нь түүнийг бол зүрхний архаг өвчтөй байсан гэдгийг нь хэлээд тэр асуудал нь үхэлд хүргэсэн байж болзошгүй гэж мэдэгдсэн байсан. 2023 оны 10 сарын 11-ний үдээс хойш 48 настай Самуэль Гомес Америкийн нэгдсэн улсын Орегон мужийн Портленд хотод орших Мокси нэртэй зочид буудлын үүдний танхимд тусламж үйлчлэгээний ажилтнтай ярилцж байсан. Самуэль тэр өглөө бол Феникс хотоос нисэж очсон. Тэгээд тухайн 7 хоногийнхоо сүүлчээр Портленд хотод нэг баг хуралд илтгэл тавихаар төлөвлөж исэн юм. Гэхдээ тэр өдөр зүгээр л хоттой танилцахаар гарч буудлын тусламж үйлчилгээний ажилтнаас хаашаа явах, юу үзвэл сонирхолтой талаар асууж, хаанаас яаж явах гэх мэт энгийн зүйлс лавлаж асууж исэн. За тэгээ түүнд хэд хэдэн газруудыг хэлж өгсөн.
За Самуэль бол түүнд баярлалаа гэдгээ хэлээд буудлаас гараа явсан. Гарч яваад удаагүй байж итэл гудамжны цаана нэг маш чанга дуу гарч шуугаан дэгдэж байгааг тэр бол олж сонссон. Самуэль тэр зөв рүү харсан чинь машинууд тэнд бол бөөгнөрсөн, ямар нэг зүйлийг хүмүүс тойроод дуу чимээ гаргаж яг юу болж байгааг тэр мэдэж чадаагүй боловч ойр байгаа хүмүүс нь гар утсаа гаргаж ирээд бичлэг хийж байгааг олж харсан. Эмх замбраагүй байдлыг зохицуулах гэж оролдож байгаа энгийн хувцастай нэг цагдаа машин дотроо сууж байгаа харагдсан. За Самуэль бол үнэхээр эмх замбраагүй зүйлийг ерөөсөө ойлгоогүй. Тэгээ сониуч зандаа хөтлөгдөж юу болж байгааг мэдхийг хүссэн. За тиймээс тэр бол зам дагуу алхаж гар утсаа гаргаж ирээд бичлэг хийж зурагдарч эхэлсэн. Ойртох тусам дуут дохио хүмүүсийн хашхраан бүр улам чангарч эмх замбраагүй байдал тодорхойгүй хэвээр байсан. За Самуэль бол үргэлжлүүлэн зураг авч зүгээр л бусад хүмүүс шиг хэрэгт дурлсан байдалтай байсан. За тэгж байжгаад яг зам хааж зогссон цагдаагийн гэмээр машин руу ойртох үеэрээ Самуэль бол санаандгүй камера эргүүлээд дотор нь сууж байгаа хүний зургийг дарчихсан. За тэгсэн чинь тэр зураг дээр болохоор нөгөө хүн бол Самуэль руу буу чиглүүлсэн байдалтай харагддаг. За ер нь бол анх харахад тухайн хүн нь тэр үүссэн байгаа одоо эмх замбраагүй байдлыг зохицуулах байгаа юм шиг бол санагдчихсэн. За харин бодит байдал дээрээ тухайн зурган дарагдсан цагдаа хүнийг Jeffrey Hammond гэдэг цагдаа энэ төр бол ерөөсөө биш байсан. За тэгээ тэр хүн болохоор хэдхэн хормын өмнө уур хилэндээ автаад 47 настай Ryan Martin гэдэг хүнийг буудаад алдсан тийм хүн байсан. За тэр нэг олон хүн шамбаарлаад байсан асуудал нь Jeffrey Hammond хүн буудснаас үүссэн хэрэг болж таарсан. Самуэль юу болоод байгааг ойлгохгүй хэрэгт дурлаж явж агаад яг нөгөө гэмт хэрэгтэн Jeffrey-гийн өмнө очиод зогссон. За тэгээ гар утсаа чиглүүлээд зураг авчих үеэр нь Jeffrey бууга эргүүлэнгүүтээ Самуэль руу чиглүүлээд гохоод арсан. Яг тэр зургийг дарснаас хэдхэн секундын дараа Самуэль бол буудуулсан. За азар гэхдээ тэр амьд үлдээж чадсан юм байна. Jeffrey Hammond гэх ууртай гэмт хэрэгтэнг удаачгүй бол цагдаа нар баривчилж хүн амны хэрэгээр яллахаар болсон. Одоогоор тэр бол шүүх хурлаа хүлээгээд шоронд сууж байгаа гэсэн байна. За ингээд хэдүүлээ 3 дахь болсон явдал руугаа орцгоё. 2018 оны 4 сард Венесуэл улсын хойд хэсгийн нэг алслагдсан газарт жижиг чулуун хашаатай төмөр дээвэртэй байшинд залуу уран бүтээлч зураач Луис Эрнандес амьдарч исэн. Сүүлийн жил гаруй хугацаанд тэрхүү жижигхэн байшин нь түүний гэр бас уран бүтээлийн студи маягаар ашиглагдж байгаа газар нь байсан. За гэр нь бол ерөнхийдөө байнга шахуу эмх замбраагүй, бохир аяг таваг, хоолны үлдэгдэл энд тэндгүй хөглөрч, будгийн хэрэгслүүд нь газраар нэг тарцсан байдалтай байдаг. За харин хананд нь түүний хамгийн сайхан, хамгийн үнэтэй зүйлс болох бүтээлүүд нь өлгөөтэй байдаг. Тэр голчлон хурц тод өнгөөр бүтээлүүдэд туйрвж сэтгэл хөдлөхөм хөрөг зургууд зурдаг байсан. За түүний бүтээлүүдийн төв хэсэгт улаан өнгөөр зурсан эрэгтэй царай, зүүн талын ханан дээр нь цэнхэр өнгөөр зурсан улаан уралтай эмхтэй царай гэх мэт эдгээр зургууд нь заримдаа яг л харж байгаа хүн рүүгээ ширтэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг байсан. 4 сарын 5-ны өдөр Луис сүүлчийн уран бүтээлтэй төвлөрөөд байж исэн. Тэр бас л нэг хөрөг зураг зураад биерээ хар бэхэнд дөрж зургаа дуусгах сүүлчийн өнгөлгөөгөө хийж исэн. За тэгээд зургаа дуусгасныхаа дараа Луис хэсэг хугацаанд сууж бүтээлээ харж тэрэндээ сэтгэл хангалуун байсан. За урдны зурж исэн зургуудаас нь энэ удаагийнх тис ондоо байсан. Сүүлчийн зургаа тэр зугаа цэнгэл эсвэл мөнгөний төлөө биш харин амьдралд нь тохиолдсон томоохон хямралыг даван туулахын тулд зурсан байсан. Луисийн амьдардаг тэр жижиг байшин бас тэгээд тухайн газар нь түүний найз залуу Лисандро Гарсиагийн өмч байсан. Луис Лисандро хоёр жилийн өмнө анх удаа танилцаж тэр үед Луис гудамжинд амьдарч байхад нь Лисандро түүнийг байшиндаа амьдрахыг санал болгож исэн юм байна. За Луис бол ямар ч сонголтгүй байсан болохоор саналыг нь баяртайгаар хүлээж авсан. Ингээд тэд хамтдаа амьдрахаар олж удалгүй хайр сэтгэлийн харилцаатай болж Луис өөрийг нь ойлгодог бас дэмждэг цорын ганц хүнтэй боллоо гэж баярлж исэн. За гисэн хэдиж 2 сарын өмнөөс Лисандро Орос сураггүй алга болсон. Цагдаа нар тухайн алга болсон хэрэг дээр мөрдлөг явуулж исэн ч ямар ч шинэ мэдээлэл өгч чадаагүй. Ингээд ийм нэг хэцүүхэн нөхцөл байдалд өөрийг нь тайвшруулах цорын ганц арга бол уран бүтээлтэй цагаа зарцуулах байдлаар хэцүү үедээ тэмцэжсэн нь бол тэр байсан. За сүүлд дуусгасан бүтээл нь Лисандрогийн дурсгалд зориулсан зураг байсан. Тэр биерээ тавиад бүтээлээ хараад зогсчих үеэр нь гадаа хүмүүс ярилцж байгаа чимээг бол олж сонссон. За энэ бол ховор тохиолдол байсан. За учир нь гэх юм бол тухайн газар ааслагдмал байсан болохоор зөвхөн уурсан тохиолдолд хүмүүс тийшээ явж очдог байсан юм байна. За Луис бол хэнийг ч урайгүй байсан. За тэгээ хэсэг гайхаад зогсож итэл удаачгүй тэдний хаалгыг чанга нүдэж эхэлсэн.
За Луис хаалгаа онгойлгосон чинь цагдаа нар тэнд нь бол зогсож байсан. За тэгээ эхэндээ болохоор Лизандрогийн алга болсон асуудал дээр шинэ мэдээлэл өгөхөөр иржээ гэж бол бодсон. За гэхдээ цагдаа нар ямар ч тайлбар хэлэлгүйгээр түүний хажуугаар нь зурж гараад гэр доторх бүх будаг биерийг нь хурааж эхэлсэн. За удаагүй тэгээд нэг цагдаа нь Луисийн саяхан дуусгасан дурсгалын зургийг нь олж харсан. За тэгээ хэсэг хугацааны дараа гэрээс нь гүйж гараад бөөлжсөн. Тухайн зургийг нь анх харахад бол ногоо навч, хөх улаан цэцэг бүхий ердийн мозаик юм шиг харагддаг. За гэхдээ Луис тухайн бүтээлийг хийхдээ ямар материал ашигласныг нь мэдэх үед нөхцөл байдал аимшигтай болж хувирна. За тэр зүйл цагдааг бөөлчөд хүргэсэн юм байна. За үнэн хэрэгтээ бол Луис зүгээр нэг зураач биш, харин цуврал алуурчин байсан. За тэр бол хохирогчтой алаад тэдний цус, үнс, биеийн бусад хэсгүүдийг ашиглаж зураг зурдаг байсан. Эхэндээ Луис Лизандро хоёр үнэхээр аз жаргалтай хосууд байсан. За гэхдээ 2018 оны 2 сард тэдний хооронд нэг маргаан үсээд за тэрнээс болж Луис Лизандрог хөнөөсөн болж таарсан. Тэр Лизандрогийн цогцыг ашиглаж түүнд зориулсан дурсгалын бүтээлээ бүтээсэн байсан. За хэрвээ тухайн зургийг сайн ажиглаад харах юм бол тэр зурган дээрх бүх улаан өнгө нь Лизандрогийн цус, харин хар өнгө нь Лизандрогийн үнсээр хийгдсэн байдаг. Цагдаа нар тухайн байршлаас нийт 6 хүний үлдэгдлийг нь бол олсон юм байна. За Луис бол хүний биеийн эд эрхтнийг зургандаа ашигладгаас гадна тэднийг бас идчихсэн гэх нотлохоогч цагдаа нар олж тогтоосон. Тэгээд тэр бол цагдаа нарт баригдаж бүх үйлцэн хэрэгэж гисэн өөрөө хүлээн зөвшөөрсөн юм байна. За одоогоор тэр бол Венесуелийн шоронд хоригдож байгаа гэж бол мэдээлсэн байна. За ингээд энэ хүрээд өнөөдрийн 3 болсон явдал маань өндөрлөх боллоо. Богинохон ч гэсэн сонирхолтой байсан гэдэгт бол итгэлтэй байна. Ингээд дараагийнхаа дугаараар эргээд уулзъя.